297 дугаар анги. Зэрэглээд тойрог. Эзэн хааны бунхны хаалга нээгдэх үед бусад хүмүүс битгий хэл Чүфэн хүртэл маш ихээр баярлав. Дотор нь ямар аюул хүлээж байгааг мэдэхгүй ч гэлээ дотор нь ямар шин боломжууд эрдэнсүүд байгаа бол гэхээс тэд тесэн ядаж байсан юм. Яг энэ үед хүн бүрэл Чүфэн рүү ахлагчийн тушаалыг хүлээж байгаа мэт ширтлээ. Тэднийг харсан Чүфэнч үг хэлэлгүй гараа өргөөд доош огцон буулгалаа. Учир нь тэр бузар хөгшний хоолоогоор ярихыг хүсээгүй юм. Орцгоё. Чүфэний дохойг харсан цэлийн хунтайжийн ордны арим эзэн хааны бунхан руу гуйлээ. Тас харанхуй хонгол тэдний бамбар хэрэгслүүдээр хормын дотор өдөр мэд болохыг харахад цэлийн хунтайжийн арим үнэхээр сайн бэлтгэгдсэн байв. Маш эмх цэгцтэй жагсаалаар хэдэн мянган шилдэг цэргүүд эзэн хааны бунхан руу орлоо. Хаалгаар орсны дараа хүн бүрл маш сэрэмжтэй болж нэг ч хүн дур мэдэн хөдөлсөнгүй. Тэд Чүфэний тушаалыг хүлээж байв. Чүфэн, эзэн хааны бунхны энэ хаалга ямар ч гэмтэлгүй байгааг бодоход бид нар энд ирсэн анхны хүмүүс бололтой. Энд байгаа өрхнүүд огт хөндөгдөөгүй байгаа болохоор маш болгоомжтой байгаарай гэж ээгийг санууллаа. Чүфэнч энэ газрыг асар том гэдгийг анзаарав. Хэдэн цаг алхаж байхад тэд замын төгсгөлд хүрээгүй л байна. Явах тусмал тэр газар улам өргөн удам болсоор яг л эц төгсгөлгүй газар доорх ертөнц рүү орчихсон мэт санагдаж байсан болохоор Чүфэн хаашаа явха ертөнцийн сүнсний луужинд л найдаж байхдаа энэ бол дөнгөж эхлэл гэдгийг мэдээгүй юм. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр тусгайлан бэлтгэгдсэн цэлийн айрам хүртэл гутарч энэ хонголд төгсгөл гэж байна уу хэмээн бодоцоож эхлэв. Азар 10 дахь өдөр тэд нэгэн ууд магууд ирсэн юм. Хаа сайгүй гэрэл цаацарч маш том хот харагдлаа. Цагаан чулуун хан, тансаг ордон, хотын өндөр хан, өргөн хаалга гэдэл хотод байдаг бүхий л зүйл харагдав. Энэ мөчөд хүн бүрэл баярлаж гайхширцгаалаа. Хэн ийм газар доорх ертөнцид хот барьдаг байна? Энд ямар хүн амьдарч байсан бол энд эрдэнэс байгаа болов уу? Энэ хүртэл бодсон хүмүүс сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байв. 10 хоног алхсны эцэст тэд хотод ирсэн болохоор харанхуй газарт нарны туяа харсан мэт найдвараар дүүрсэн юм. Хэдэн мянган хүмүүсийг хот руу гүйж байхад Чүфэн хөмсгөө зангид нь зогсож байв. Ягаад ч юм энэ хот түүнд нэг л хачин мэдрэмж өгч байлаа. Хот руу олон хүмүүс ороод яахчгүй байгааг харсан Чүфэнч бас орохоор шийдлээ. Гэвч түүнийг хот руу орвоо үгүй юу нэг л хачин мэдрэмж төрөв. Хотоор манан дүүрч замыг халахалсан юм. Хотод орсон хүмүүс ор сурггүй алга болж жихүүдэс хөрмээр нам гүм болсон ч Чүфэнд хүмүүсийн алхах чимээ сонсогдож байлаа. Хамгийн гайхмаар нь хойш эргээд хартал буцах замгүй битүү манан татсан байлаа. Новшигч, энэ сүнсний тойрог байна. Энэ сүнсний тойрог дэндүү хүчтэй байсан болохоор Чүфэн битүүхэн хараалаа. Чүфэн өөрийн сүнсний хүчээрээ хүртэл энийг сүнсний тойрог байна гэж мэдэрч чадаагүй. Туслаарай! Үгүй, над битгий орд! Туслаарай! Яг энэ үед хаа сайгүй л зүрх цүсэм хашгираанууд гарч эхэллээ. Цэлийн хунтайжийн ордны цэргүүдэд муу зүйл тохиолдож байгаагч Чүфэн гадарлав. Хашгираанууд маш удаан үргэлжилсээр эцэст нь зогсох үед Чүфэнч сандарч эхлэв. Гарсан хашгираануудын тоон энд ирсэн цэргүүдийн тоотой яг тэнцүү байсан юм. Тэгэхээр түүнтэй цуг ирсэн бүх хүмүүс аимшигын зүйлтэй учирсан гэсэн үг. Битгий санаа зов. Миний таамаг зөв бол энэ энгийн сүнсний тойрог биш, харин зэрэглээд тойрог байна гэж ээгийг хэллээ. Зэрэглээд тойрог юу гэсэн үг юм? Гэж Чүфэн яран асуув. Энд орсон л бол чи сурсан сүнсний тойргуудаараа энэ тойргийг устгаж чадахгүй гэсэн үг.
Энэ тойрогт орох үед чи зэрэглээ бүтээн. Тэр зэрэглээ чинь чиний оюун бодлыг сүл даана. Тэр зэрэглээгээ эсэргүүцэж чадах юм бол чи бүх зүйлийг маш тод харж энэ манангаас гарч чадна. Гэхдээ зэрэглээгээ даван гарч чадахгүй бол бусад шиг үхэн гэж Эги тайлбарллаа. Тэгвэл би одоо яах вэ? Яагаад миний зэрэглээ гарч ирээгүй байгаа юм? гэж Чүфэн гайхан асуулаа. Фэньер! Гэвч яг энэ үед манангаас түүнийг дуудав. Тэр хоолойг сонссон Чүфэн өөрийн эрэхгүй чэжирсэн юм. Тэр хоолой дэндүү танил хоолой байсан болохоор тэр зүг рүү нь хараад маш ихээр цочирдов. Хэдэн 10 хүмүүс гарч ирсэн ба бүгд танил царайнууд байсан юм. Тэд бүгд Чүү овгийн өгсөн гишүүд байв. Харин урд алхаж байгаа нь түүний аав байсан юм. Аава, та нар яагаад энд байгаа юм? Аавыгаа харсан Чүфэн нулимс урсхан өөдөөс нь гуйлээ. Чүфэн, битгий яв. Энэ бол зэрэглээ. Яг энэ үед Эгигийн хоолой Чүфэний толгойд сонсогдов. Зэрэглээ? Чүфэнч гэнэт сэрэмжтэй болж аав болон бусад руу нь харах үед тэд бүгд гартаа сэлэн барьчихсан өөдөөс нь гүйж байв. Тэд маш хурдан хүчтэй байсан ба Парафаундын 9 дугаар төвшөнд байсан юм. Овгийнх нь хүмүүс түн рүү дайрч байгааг харсан Чүфэн яахаа мэдэхгүй болчихов. Эгигийн хүчийг зээлж тэдний дайралтаас бултаад ингэж асуулаа. Аава, та мөн үү? Болилдоо, би Чүфэн байна. Мо тэнгэ, би чамд энэ бол зэрэглээ гэж хэлсэн биз дээ. Яагаад дахиад асуугаад байгаа юм? Эргэлзэлгүй тэднийг ал. Үгүй бол чиний оюун ухаан сулдах бүрт тэдний хүч нэмэгдэнэ. гэж Эги чангаар загналаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 298 дугаар анги. Хар ястмэлхийн хоёг. Үгүй, би чадахгүй. Чүфэн яг л эц төгсгөлгүй хүрдэнд орчихсон мэт санагдав. Эги түнд хичнээн сануулж урдаа байгаа зүйлийг зэрэглээ гэдгийг хичнээн мэдэж байсан ч тэр дайрч чадахгүй байлаа. Тэнгэ, эн чин зэрэглээ. Чиний гэр бүл биш. Чи тэднийг алахгүй бол тэд чамайг ална. Чи энд ингээд нэг муу өрхөнд орж үхэх гэж байгаа мүү? гэж Эги чангаар хашгирлаа. Би Эгигийн хашгирахыг сонссон Чүфэн жаахан эргэлдсэн ч ухаан нь сэргсэн юм. Тэр шүдээ зуугаад чангаар хашгирлаа. Үгүй, би энд үхэж болохгүй. Муу сан зэрэглээнүүд ингээд үхэцгээ. Хашгирсныхаа дараа Чүфэн цугтхаа болж нүдэ найд орон зайн луугийн архираад сэлэм техникээ ашиглаж хэдэн 10 зэрэглээг энергийн даралтаар дарав. Фэньер, битгий, хурдан бол, би чиний аав шүү дээ. Фэньер, би өвөөч нь байна. Битгий ингэж. Яг энэ үед өмнөх ширүүн зэрэглээнүүд Чүфэний нэрийг дуудан гуйж эхэллээ. Гэвч Чүфэн аль хэдийн шийдвэрээ гаргачихсан болохоор тэднийг тоолгүй энергийн даралтын хүчийг нэмсээр тэднийг бяцалж аллаа. Болчихсон уу? Байдал намжсан байгааг анзаарсан Чүфэн удаанаар нүдэ нээж эргэн тойрноо ажиглах үед өөрийн эрэхгүй гүн цочролд орсон юм. Эргэн тойронд түүний овгийнхан бяцлагдаж өгсөн байснаас гадна тэднийг Чүфэн сайн таних байлаа. Зарим нь бүр юучгүй бяцлагдаж цусал үлдсэн байв. Яг энэ үед Чүфэн гүн цочролд орж газар сөхрөн унсан юм. Тэр сүнсний хүчээ ашиглах үедээ цогцснууд жинхэнэ гэдгийг мэдэв. Түүний овгийнхны аура цогцснуудаас мэдрэгдсээр байгаа нь тэр өөрийн гараар овгийнхныгоо алсан гэсэн үг. Би ингэсэн гэж юу? Би өөрийнхөө гараар аав, өвөө, 1-р нагцах, 2-р нагцахаа алчглаа. гэж Чүфэн 2 гараараа толгоогоо барилаа. Энэ үед тэр их уурлаж, оюун бодол нь болонгартаж галзуурах шахаж байв. Чүфэн, юугаа хийгээд байна? Эднэр чинь зэрэглээ. гэж Эги ахин санууллаа. Үгүй, зэрэглээ биш. Энэ бол миний аав, миний овгийнхан мөн. Би тэдний аавраг мэдэрч байна. Тэднийг амьд байхад нь би өөрийн гараар алчглаа. Мо тэнгэ, эн чин зэрэглээний гол утга. Чи энэ зэрэглээд тойргийн хүчийг дийлэхгүй болохоор жинхэнэ хуурамч гэдгийг ялгаж чадахгүй байгаа юм. Чиний сүнсний хүч энд ажиллахгүй байгаа.
Чүфэн сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Энэ бол яг л чиний сэтгэлийн чөтгөр гэсэн үг. Чиний сэтгэлээсээ гаргаж чадахгүй хар толб. Энэ зэрэглээ чиний сул талыг ашиглаж тэднийг бүтээсэн юм. Чи төвчээртэй байж өөртөө итэг. Өөрийнхөө зөв энэ бүгд зэрэглээ гэж итэг. Энийг л даван гарчих юм бол чи сэтгэлийн чөтгөрөө устгаж, оюун бодлоо ариусгаж, ахиж сэтгэлийн толботой явахгүй гэж Эгигийн хоолой Чүфэний толгойд сонсогдсоор байлаа. Энэ л хоолой Чүфэнийг амьдруулахад хүргэсэн юм. Эгигийн хоолой Чүфэний толгойд сонсогдох бүрт түүний оюун бодол нь ариусч өөртөө итгэж эхэллээ. Тэр бодит байдлаас зугталгүй цогцнууд руу игц харлаа. Аавынхаа цогц руу игц ширтэж байсан юм. Чүфэнийг тэр цогцнууд руу игц ширтэх үед цогцнууд ч зэрэглэтэж алга болж эхлэв. Энэ үед л Чүфэн эргэн тойрноо маш тод харж эхэллээ. Түүний эргэн тойронд манан байсан ч гэлээ өмнөхтэйгөө харьцуулахад Чүфэн тэсвэр болсон байв. Эги баярлалаа. Чи байгаагүй бол би энэ шалгуурыг давахгүй байх байлаа. Гэд Чүфэн духан дээрх хүйтэн хөлсөө арчив. Юунда талархсан юм? Чиний буруу биш болохоор талархах хэрэггүй. Харин энэ зэрэглэт тойрог дэндүү хүчрхэг юм. Хүний сүнсийг хуурдаг зэрэглээ болохоор хинч жинхэнэ хуурамчийг ялгаж чадахгүй. Энэ зэрэглээ хүний зүрхний гүн рүү дайрдаг. Гэр бүлийн хайр дурлал байсан ч хамаагүй. Гэхдээ намайг байхгүй байсан ч чи гарцаагүй энэ шалгуурыг давж чадах байхаа гэж Эги ялдам инээмсэглэлээ. Түүний цоглог хоолой сонсоход үнэхээр таатай байсан юм. Хамгийн чухал нь Чүфэн түүнийг сонсоод сэтгэл нь бүлээдсэв. Муугүй шүү. Дажгүй авьяастай юм. Гэнэт хөгшин хоолой Чүфэний араас сонсогдлоо. Тэр хоолойг сонссон Чүфэний бие өөрийн эрэхгүй ард зан жирсхийн чичэрлээ. Түүний араас асар их хүч мэдрэгдэж байсан юм. Хойш эргэж харах үедээ Чүфэн маш ихээр цочирдов. Сусан улаан дөрвөн нүд түүн рүү ширтэж байлаа. Хоёр нүд нь дэнлүү шиг том. Нөгөө хоёр нүд нь хоёр ширхэг дэнлүү нийлүүлчихсэн юм шиг том байв. Цусан улаан нүднүүдээс ямар ч алга хүсэл ялгарахгүй байсан ч Чүфэн маш ихээр айж байлаа. Түүний сүнсний хүч энэ газар ажиллахгүй байсан болохоор цусан улаан нүдний эзэн ямар юм байгааг мэдэх боломжгүй байсан юм. Гэхдээ гарцаагүй асар хүчрхэг оршихуй байгаа гэдгийг сайн мэдэж байлаа. Жаада чамайг хэн гэдэг юм? Гэж өнөөх хоолой авраг зис хонхон мэт чанга тод сонсогдлоо. Намайг Чүфэн гэдэг. Таны алдар нэр? Гэж Чүфэн хүндэтгэлтэйгээр асуув. Би бол хар ястмэлхий хуйг техник. Жаада чи хацтай юм. Чи энэ газрыг олоод зогсохгүй зэрэглэт тойргийг давчихлаа. Ядчил чамд авьяас байна. Чи надад туслах юм бол би чамд техникээ өвлүүлье. Түүний үгийг сонссон Чүфэн үгээр илэрхийлэхийн аргагүй баярлав. Хар ястмэлхий техник өөрийгөө Бензун гэж дуудсан. Ойролцоо хоолойны өнгө, ойролцоо нэр. Чүфэн аль хэдийн түүнийг эзэн хааны бунхны өөр нэг нууц техник гэдгийг гадарлав. Бензун гэдэг нь агуу нэгэн өөрийгөө нэрлэхдээ хэлдэг хэллэг. Энэ хүртэл бодсон Чүфэн ч эргэлзэлгүй хурдан хариулав. Та хүснээ хэл. Миний хийж чадах зүйл байвал би бүх чадлаа дайчлаа. Чи ухаантай жаал байна. Чи миний юу гэдгийг мэдж байгаа бололтой. Бас би чамаас танил аавра мэдэрч байна. Цагаан бар шиг бардам амтан чам шиг хөөхдөд зүтгэхээр сонгогдно гэж бодож ч байсангүй шүү. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.